Автомашиных нь бичиг баримтыг хурааж авсан замын цагдаагийн өөдөөс энэ нэмэгтээ орилж тавьсан шаардлагыг хүлээж авалгүй шалтгаан хэлж байна. Хөдөлгөөнд цаад учруулахгүй гэсэн дүрмийг зөрчснөө мэдээгүй. Мэдсэн ч хүлээн зөвшөөрөхгүй ийм байдалтайгаар цагдаагийн ажилтны ажилд цаад учруулсан юм а. Ямар буруу юм хийчихэд аа. Ямар буруу юм хийчихэд аа. Зам аасан шүү дээ. Тэгээд яа тийм тэгээд энэ хажуугаар маш тэгээд их хачаал байхгүй адилхан хачаалтай байсан. Тэрнээс ч бол зам хаагдсан юм. Явахсан хаавал түрхээс. Тэр түрхүү бензин дууссан чи яг өөр яах юм бэ? Өөр яах ёстой юм. Бензин өөр яах ёстой юм. Дууссан бензин дууссан өөр яах ёстой юм. Ямар тэмдэг ямар юунаас одоо хөө аргагүй адил зогсчихж байгаа юм чи яах юм? Аргагүй адил зогсчихж байгаа юм чи. Аргагүй адил зогссон шүү дээ. Чи бензин аргагүй адил биш шүү дээ. Тэгээд аргагүй ямар арга бензин зогссон байгаад ямар арга байгаа юм бэ? Хаадаг чи болохгүй. Бензин зогссон байгаад ямар арга байгаа чамд? Камерт үлдсэн дүрс бичлэг өчигдөр хийгцээ. Шатхуун дууссан гэдэг шалтгааг хэлж байгаа ч энэ нь ноцтой бол жолоочийн эрхийг нь хасах хэмжээнд хүргэдэг байна. За саяын дүрснээс харж байхад бол энэ манай албаагчтай уулзж байгаа энэ зурцсан гэх эмэгтэйгийн яриаг та хүмүүс сонссон баг тийм ээ. Тэгэхээр өөрийгөө бол ингэж яриад байна л да. Бензин дууссан байхад одоо яах юм бэ гэж. Өөр арга байхгүй үстэйгээд уурлаад байна л да бухимдаад. Гэтэл бол зам хэлгийн дүрмэн дээр заашгүй зогсолт. Жолоочийн заашгүй зогсолт гэж би одоо тээврийн хэрэгслэн тийм ээ. Энд юу байдг вэ гэхээр дугуй хагарах. Энэ явах боломжгүй болно тийм ээ. За тоормж ажилгүй болох. За өрүүлийн механизм тийм ээ. Хүрд ажилгүй болох. Гэх мэт одоо явах хэд ангид нь одоо саатал учрах ийм зүйлүүд байх юм бол энэ бол заашгүй зогсолт болгож тээврийн хэрэгслэг зогсоодог. Иргэд зөвхөн архиусан эсвэл осол гаргасан бол эрх хасдаг гэж ойлгодог. Гэтэл ийм байдалтайгаар үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн өөдөөс агсарвал эрх хасагддаг болохыг албаны хүн хэлсэн. Хэрэв иргэн таны өөдөөс цагдаагийн ажилтан зүй бусаар авирлаж эрхэн чинь халдсан бол шууд замын цагдаагийн газарт очиход болох гин. Учир нь тухайн цагдаа тантаа маргалсан дүрс зургаа устгасан эсвэл ямар нэгэн бичлэг хийгээгүй бол 100% буруутгах юм байна. Мэдээг үлзээдлэгээр мөнгөн шагаа.